Манай банхар өгүүлэг. Анх банхартайгаан их хүйтэн шин танилцаж билээ. Игч бид хоёр аймгийн төвд очиж уран уншлагын уран жиргээ нааданд оролцоод гэртээ ингэрсэн юмдаг. Шүн дунд болчихсон манайхан бүгд унтчихсан байлаа. Гадаа машин ирэх дуунаар ээж сэрж лаа барьсаар биднийг хугацаан. Ээжийг гал тулж цай хоол халаах хооронд гэрээсээ хол 3 хоногт юу тохиолдсон адал явдал тэмцээнд гаргасан амжилтаа шулгамж гарлаа. Гэнэт бидний яриан дундор огт танихгүй нэгэн дуу орж ирсэн юм. Нялх амтны дуу гэдэг нь тодорхой. Тэр зүг харахнээ панарин хайцагнаас бяцхан өстэй хушуу зохууж байв. Ээжээ энэ юу вэ? Ээж банхар. Банхраа манайх гөлөг тижээж байгаа мó? Даанч гэрээс нэг сонин муухай өнөр үнэртэй байсан юм аа. Харамсалтай нь гадны зарим кинон дээр бяцхан гөлөг хараад хүүхдүүд баярлан хөөрдөг шиг тийм мэдрэмж надад тэр үед төрөөгүй юм. Нэг тийм үстэй, жигтэйхэн ховдог, жижигхэн нохой манай гэрийн үү тавийн эзэн болж бүхний гэрхшээлдээ оруулна гэж би тэр үед огт бодсонгүй. Гэртээ ингэрсэн тэр шөнө банхар гинаад модон хайрцаг самардаж дуугараад унтуулсангүй. Ээжийн хэлснээр төрөөд удаагүй нялх гөлөг болохоор шөнө мемэ өгүүлж өсөд байгаа юм гин. Дөнгөж сургуульд орсон дүү маань их хүйтэн шөнөөр нойроо харамлахгүй босч унтарч байгаа галаан сэргэн бантан хийж нөгөө гөлгөнд өгч байгаа харагдана. Өглөөс хэрэх гэж бяцхан дайн өдөөдөг нойрмог дүүг маань шүн дөлөөр босгож чадсан тэр бяцхан нөхөр миний атаархлыг бяцхан төрүүлв. Тэрэнд бусдыг татах ямар нэгэн далдын хүч байгаа бол л да. Шүн нойрмуутай хөнсөн болохоор өглөө нилээн ороо боссон юм. Аавын гэр галын элчин дулаахан байгаа болохоор нойрны имэл гэсэн үг. Дулаахан, цэвэрхэн, хоолны үнэр хангалсан гэрцэрлээ. Аав гадаа байшинд ажиллаа хийж байгаа бол та. Аав маань модоор гэрийн тавилаг хийж зардаг юм л да. Харин ээж баг дүүтэй хамт хайшаач юм явжээ. Мэдээж том дүү хичээлдээ явж, эгч маань найз хөвгүнтэйгээ гашааны гадаа уулзж байгаа нь тодорхой байв. Гэхдээ гэрт унтаж хоцорсон нь ганц би бишээ. Нөгөө нойр үргээс нь дайсан ч бас таатай наргагүй унтаж байгаа харагдана. Өдрийн гэрэл тархнаа нөгөө үстэй амьтан чинь хөөрхөн юм шиг паадайсан бонгор гизээ дээш нь харуулад богинохон дөрвөн хөлөө тал тийш нь хайжээ. Шар, хар, цагаан госсон хувцастай юм. Довчхондоо ийм мөнгийг халтар гэж нэрлэдэг л дээ. Халтар банхрын ээж хэд хоногийн өмнө гөлгөлжээ. Сумын гэр хорооллын урд байдаг манай авгахын шар жингэр гөлөглөхдөө 3-4 охин гөлөг гаргасан гин. Манайд миний зөвшөөрлгүй ирчгээд байгаа энэ гөлөг хамгийн сүүлд хэвлийнээс гарсан болохоор хамгийн адтай нь бас азтай нь байх учиртай. Яагаад гэвэл хамгийн сүүлд гарсан гөлгийг цээжний гөлөг гэж нэрлээд бусдаасаа илүү ирэмгий болох ирээдүйтэй гэж хүмүүс зөвгөндөг юм байна. Им жингэрийн хэвлийд байгаа гөлгнүүдээс цээжин талд нь хамгийн ойр байрлсан гөлгөнд эдсэн уусан шимтжээлийн дээж хүрдэг гэсэн дам ярианаас болсон байх. За тэр ч яав. Банхрыг нүдэ нээгээгүй байхад дүү маань ээжд нь хоологч, эзэнд нь хадаг цай өгөн байж авчээ. Харин банхрыг гэрийн үүдэнд ирэхэд нь хоншоор хонлой дээр нь сүү тусаан оруулсан гэдэг нэг өсөндөө дом юм уу да. Ингээд л манайх нохойтой болсон юм. Гөлөг гэдэг нэртэй анхны нохой маань амиа алдснаас хойш нохойгүй нэлээд удсан айл л да манайх. Гэтэл дүүг маань юу утгасан юм? Хичээлээ тараад айлд очоод ирэхдээ гөлөг тэврэн ирснээр манайхшаа шинэ эзэнтэй боллоо. Банхар багада бааш ихтэй гэж хтэйхэн гадаа гаргаад тавьчихаар даарад хаалга самардна. Болж игэл гэрт нөгөө хайрцагн даал хэвдэх гин. Өдрийн наранд гадаа гаргахаар гидсэн газар шүргээд 4 хөл дээрээ тогтогтойгүйтэй амтэн л энэ тэрүүгээр бидний дагаадгүй. Бараг л өнхөрж байгаа өстэй бөмбөгтэй төстэй харагддаг байлаа. Тийм л ховдог нөхрөлдөө. Хөдөөгийн суманд айлчилдаг хаврын уутгартай урт өдрүүд банхрын ачаар хөгжилтөө өнгөрч тавган дээрх боорцогч дисгээ болох хэмцтэй. Бид нэр боорцог хуглан дээшээ шидэж банхар түүнийг агаар цоройн өнгөж тоглох хамгийн зугаатай байдаг байсан. Хаяа хайрцагн дотор нь оруулахаар оцоо цугаад уцсан. Танихгүй хүн хагарлаа эзэн гидсрүүн хатгаж хоолыг нь булаан авахгүй ярдаглаж яхаач буцахгүй шүү гэдгээ харуулж араа шүдээрээ хоолоо олж иддэг өвөг дээдсийнхээ аран шиг бяцхан цохиулах нь бүрч хөөрмөр болгочихыг яана. Банхрыг тэврээ цугтаа гуниггүй нүднээс нь цагаахан сэтгэлийг нь олж хардаг болов. Анх үнрээс нь жигшиж байсан би харин ч одоо түүнд хайртай болж байгаагаа мэдэрнэ. Банхар том болсоор л байлаа.
хүйтний ирч уйдаж банхар гадаа амьдардаг болов ганцаардаж байгаа байхдаа гэж бодоод бид ээлжлэн очиж түүнтэй тоглодог байлаа. Банхрыг том болох тусам манайд ирэх хүмүүсийн тоо цөөрж байгаа нь анзаарагдав. Учир нь банхрыг их амар нохой гэсэн зар ойр хаваар төгжээ. Үнэхээр ч гадаа ирсэн хүнийг хоргоож хөөхөн туйлгүй. Бидэнд хамгийн илдэг банхар гадны хүнд бол хамгийн амар догшин мангас болж харагддаг болжээ. Ингээд л 100 гэхэд гэрийн хаяан жижигхэн хайрцагт өлсөн гиндэг байсан хариугүй амьтан маань томоо сүрлэг биетэй хараад баймаар үзэглэнтэй хашааны манаач болоод амжчихлаа. Бид банхраас хэдэн жилийн өмнө амь тавьсан гөлөг гэдэг нэртэй нохоогоо олж харна. Банхар бол дөрвөн нүдтэй халдвар нохой. Харин гөлөг маань бол өвчүү цагаан томоо хар нохой байсан юм. 100 хонь гаргагч бас сайхан хэрэг болдог. Борцноос уйдаж эхэлсэн бидэнд ээж нойтон махаар хуушур бууз хийж өгнө. Инхийн тулд махаа удаан хадгалах хэрэгтэй болно шүү дээ. Аав хонь гаргаад махыг нь утдаг байлаа. Хашааны арын хэсэгт өлгөөд аргалын утаагаар утах хооронд банхар маань махаа манах үрхтэй. Утааны салхины дээр нь гарч суугаад харцаа салгалгүй хардсан. Уг нь шинхэн махны үнэр арааны шүлсийг насруулж байгаа нь тодорхой шүү дээ. Тэр ч гэсэн амьтын шүү дээ. Гэтэл банхар маань ходоодондоо захирагдсангүй ухаандаа захирагддаг нохоо учраас өөр нохоо хулгаагаар орж ирэх шувуу шүүрхээс сэргийлэн яг л хардсан. Хэрвээ гадны нохоо орж ирвэл ганц сайн хашраагаад гарахаач мэднэ. Банхар байгаа үед хашааныхаа хаалгыг хаах нь бүхэл гэрээ төгжихгүй ийш тийш явах нь энгийн үзэгдэл боллоо. Манай гэрийн хамгийн итгэлтэй гишүүн юм л да. Манай банхар хөдөөний хонч нохоо биш, хотын царайлагч нохоо биш. Зүгээр л хашааны банхар байлаа. Удалгүй би хот руу шилжин сурахаар болж гэрээсээ явсан юм. Надад манай гэрийнхний банхартай хамт ахуулсан зураг дандаа ирдэг байлаа. Зуны амралт эхэлж гэртээ ирэв. Намайг ирэх үеэр гэрийнхэн маань хөдөө багийн баярт очиж хоол хийж зарахаар явсан тул банхар намайг ганцаараа авахтав. Жил болоод ирэхэд төрсөн гэрийн хашаа танил нохой минь ямар сайхан харагдсан гэж. Банхар маань дээр өсөрж мөрөн дээр минь урд хоёр хөлөө тавиад хацар долоож байлаа. Намайг их санжээ банхар минь. Ахлах сургуулийн төгс хэнгэд орохынхаа өмнө зуны амралтаараа байшингийн сүүдэр банхар уран зохиолын ном 3 хамгийн дотн нөхөд минь боллоо. Тэр үед би хүнтэй нэгэх юм ярьдаггүй хүүхэд байсан. Банхар байшингийн сүүдэр надтай хамт ном уншина. Үгүй ном уншиж гэжтэй намайг харж л хэвтэн гэсэн үг шүү дээ. Тэгээд л зун дуусчихсан. Төгс хангидаа сурч байсан өвөл игч маань нас урлаа. Гинтийн тэр үхэл манай гэр бүлийнхэнд илэрхийлэх харахгүй уйгшуу авчирсан юм. Хотод сурж байсан би игчийнхээ орчуулах ажилд оролцохоор ирлээ. Машинаас буухад банхар зүгээр л тойрон эргэлдэж гутал долоон гимшээч байгаа юм шиг ухтаж билээ. Тэр дээр өсөрч хөөрсөнгүй. Нохой тийм их мэдрэмжтэй амт юм билээ. Юм бүхэн цаг хугацааны ирэхээр урсдаг. Би ч удалгүй их сургуулийн оюутан болов. Сургуулийн төлбөр, дотор байрны зардал, найз цааш явах унааны мөнгө цуглуулах ажил гэрийнхний маань нуруунд дээр бов. Аав маань хонь худалдан авч гаргана. Банхар махаа утгах ажлыг хариуцна. Ээж бид хоёр хуушуур хийн. Харин дүү банхар хоёр сумын дэлгүүр, олон хөлийн газруудаар явж тэднийгээ зарна. Би харин зархаасаа ичдэг байсан юм. Дүү маань 10 литрийн бетоноор дүүрэн халуун хуушуур ундаг дугууныхаа бариулаас зүгээд банхараа дагуулад л гарна. Банхартай хамт явхаар хуушуурын аймаач ингэж хөөгдөж олдоггүй юм а гэж тэр нэг удаа хэлж үлээ. Банхар тэр хоёр албан байгууллагуудын цайны цагийг тааруулан очиж хуушураа зараад л дуусчихна. Тэр 100 хуушурын үнэртэй 100 байж үлээ. Би ямар ч байсан их биш ч гэсэн сургалтандаа зарцуулах мөнгөтэй нийслэл рүү явсан. Харин банхар минь миний суусан машиныг дагаж жаахан гүйж байгаа л үлдсэн. Их сургуулийн төгс хангид байхдаа миний гидс нилээд томорч би гэртээ ирж төрөх боллоо. Оюутан байхдаа хүнтэй суугаагүй хэрнээ хүүхэд гаргана гэдэг бас л яггүй даваа болсон шүү. Хүүгийн маань аавч бас оюутан. Би жилийн чөлөө авч гэртээ суухаар шийдсэн. Араас ирнэ гэж амласан хүүгийн аав маань ирсэнгүй. Дэмийл аймгийн төвөөс машин ирдэг зам ширтэн уйл суудаг болов. Банхар намайг хамгийн их ойлгодог байсан санагдав. Хажууд минь суугаад намайг харагдаж байна уу да гэмээр үе толгоогоо сэгсэрнэ. Тэгээд нилээд өтлсөн шинжтэй харагддаг болсон сонин. Нэг ор хаалга сэвхийтэл нээгдэж хүн ороод ирэв. Үдшийн гэгээ дасраагүй байсан болохоор гэр доторх зүйлс харагдахаар гэрэлтэй байлаа. Анзаарах нэ хүүгийн маань хаа байлаа. Хачи юм шүү. Банхар түүн рүү хуцаж саатуулгүй шууд гэрлүүг оруулсан байгаа юм да.
Нэг худалгүй манайх шинэ хүнээ хүлээж авлаа. Хүү маань шөнө их уйлнаа. Аав ээж хоёр ээлжлэн босож галтулж хурайлна. Нялх хамтан гэдэг хүний үрч бай, нохооныг өлөгч бай, заавал шөнө хоол нэгтэг гэдгийг өөрөө ээж болж байж л сая ойлгож билээ. Хэдэн жилийн өмнө банхар маань бас шөнө уулдаг байсан байна лээ. Хүү маань хөлд орж үүгээр түүгээр баацган явдаг болов. Гэрийн сүүдэр твтэж байгаа банхар түүний амьд тоглоом болж байлаа. Нэг харахад л дээр нь мордчихсон үсийг нь зулгаана. Нөгөө харах нэ жавжийг нь татаад шүдийг нь гаргаад хуруугаараа амруун хийн, чих рүү нь хашгирна, хөл сүүлэн дээр нь дэвснэ. Банхар харин яах ч вэ? Харин ч таатай байгаа бол та хүүг маань эрхлүүлнэ. Би хүүхэд маань ямар нэгэн өвчин тусчих вэ гэж шижиглэнгүй янзтай. Харин аав маань яах ч вэ гэж хэлсэн болохоор тэр хоёр найзыг холдуулах гэж яардаггүй боллоо. Харин тоглож дуусны дараа хүүгээ усанд оруулна гэдэг бол хөөхөн ажил болно. Нэг удаа хүү маань угжаа банхрын амрууж ихэж гарав. Банхарт хүүлэх гэж хичээж байна. Харин банхар түүнийг нь хүлхэж аваад л хувцас аваад суусан миний өмнө орхиж үлээ. Хэдийгээр банхар надад алга болцоод сандаргадаг хүүгийн угжийг авчирч тусалсан ч банхрын аманд ороод гарсан тэр угжийг дахиж хүүдэн хүүлээгүй. Уучлаарай банхар минь. Хүү маань банхартайгаа тоглосоор том болж байлаа. Нэг удаа орооныхаа цагаар банхар ихэд хүн чархацсан. Өрөөс нь жихэд астуулаад хөлн доголд салгалан цусандаа гутгалцсан тэрээр байшингийн доогуур орчход гарч ирдэггүй. Хоолч идэггүй. Нохоо шархаа өөрөө долоогоод идгээдэг гэдэг ч толгоогоо шилэн хүзүүгээ бол долоож чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Харин хамар хашааны өндөр настай эмээ шар сүүнд ээзгэдэгтэйгээд идүүнд нь хийнэ. Юм үдсэн тэр хөгшин хэлэхдээ халуун богод тустай гэж хэлж байсан. Бид банхар өхөл яана гэж дор бүрнээл санаа зовж байлаа. Ээж гандан хийд орж банхарыг хурдан идэх номортол уншуулав. Банхар маань чэйжнийг өлөг байсан болохоор босоод л ирсэн. Өрөөс нь тал нь өрөөл татууч болов босоод л ирсэн юмдаг. Би сургуулаа төгсөөд нийслэлдээ сэтгүүлчээр ажиллах болсон юм. Нэгэн удаа ажил дээрээ сууж байлаа. Ээж их л сул дуутаа уцтаж байна. Миний охин банхар чинь өвчлээ. Бид хэдийг эзгүй хооронд хашааныхаа үүдэн дээр явж байхад нь сумын цагдаа буудаад алчхаад яваад өгч хүн харсан байна. Харин банхар цусаа гоожуулан хашаанаасаа нилээд холдоод өгсөн байхыг нь бид оллоо. Сайн нохоо гэрээсээ холдож өгдөг гэдэг шүү дээ. Аав чинь цагдаа дээр очиж уурлаад ахсам тавьсан. Андуураад золбин нохоо байна гэж бодоод буучсан гэж өөрийгөө өмөрч байна гинэ. Тийм том биетэй хүзүүвчтэй нохоог андуурч гэж юу байх вэ? Яах вэ? Хэдэн сарын өмнө тэр цагдааг манаа урдуур гарах гэж байхад нь хоргоогоод өмдийг нь уурчихсан удаатай л да. Тэрэндээ л өвшөргсөн юм байлгүй дээ. Би бүр гөлөрч орхлоо. Уйллаа. Яагаад будаж байгаа юм бэ? Тэр чинь манай гэр бүлийн нэг гишүүн шүү дээ. Хүн олсноос ялгаа алга гэж гомдов. Би тухайн үед нэвтрүүлгийн текст бичиж суусан юм л да. Шууд л сэдвээ өөрчиллөө. Тэгээд зүгээр л охин гүлгний хувь тавилан гэсэн гарчиг тавиад нохооны тухай бичсэн юм. Нохой хүн хоёрын хооронд байдаг ерөөсийн харилцааны тухай. Хамгийн үн чанд болох нохойг хүн торд үздэг энэ шалтгаан. Хотын төвд машин дайруулан амиа алдаж байгаа золбин ноход. Нохой махаар хооллогсод хүн нохой юм уу? Нохой хүн юм уу гэдэл маш олон сэжим аяндаа л ургаад гараад ирсэн. Би ердөө л нохойн сэтгэл зүрх байдгийг өөрийнхөө ойлгуулахыг л оролдсон юм. Тэр бичвэр нэвтрүүлэг болсны дараа үзсэн хүмүүс надад хандсан. Нилээд олон хүн утсаар ярьж ажил дээр хүртэл ирж уулзж байлаа. Багч гисэн юм бодголдуулсан юм болоо да. Би банхрынхаа гигэн дурсгал зориулж өөр юу ч хийж чадах юм блэ дээ. Манай банхар сайн нохой байсан юм аа. Төгсөв. Зохиолч Инх болдын Эрдэнэ цэцэг. Sky Live Radio. Өгүүлгийг үнсэн хөтлөгч Шилтэй Баги.